Өмнөх бичлэгээр манай хэд Нориад ирээд дуустдаг. Тэгээд цамхгийг тойрсон мангасуудыг устгаж эхэлнэ. Цамхгийг тойрсон мангасуудыг устгасны дараа Нориагийн хатан Лунадел тэдэн дээр бууж ирнэ. Энэ л үед Неро анх удаа төрсөн ээжийнхээ царайг хардаг. Дараа нь Нерия нэг өрөөнд орцсон амарч байхад Неро ирээд тэрснээ би их айж байна. Оюун бодол минь самуурч, би минь чичирч байна. Би эрхэм дээцэг ийм хөөрхөн гэж ботсонгүй. Хэрэв миний ээж намайг мэдвэл, боол байсныг минь мэдвэл намайг хүлээн зөвшөөрөх болов уу? Нерияч Нерог тэрвээ тайвшруулна. Харин Терасо өөрийн ээжтэйгээ уулзна. Тэгсэн ээж нь нөгөө ногоон нүстэй эльф хүнж Ариунаас сарын өмнөөс холбоо тасарсан талаар хэлнэ. Дараа нь манай хэд Лунаделтай хамт оройн цоогонд орно. Энэ үед Лунадел Нерог хагас эльф гэдгийг нь мэдээд ямар гэр бүлэх болохыг нь асуусан. Шал танихгүй худлаа гэр бүл хэлээд өгчдөг. Оройн цоогны дараа Терасо Еван хоёр чи яагаад үннийг хэлсэнгүй вэ? Тэр бол чиний төрсөн ээж. Чамайг 20 жил хайсан. Хагас эльфүүдийн ертөнцид гадуурхагддагч Лунаделийн хүүхэд гэдгийг чи мэдвэл амьдрал чинь ямар ч асуудалгүй болно. Чи хагас эльф болохоор хүнээс 2 дахин их насна гэдгийг мэдэж байгаа биз дээ. Гэх мэтчлэн Нерод хэлнэ. Мөн тэдний яриаг нь гадна өнөгөр багш сонсож байдаг. Неро, би бол Неро, муу эзэнт гүрний цэрэг, мөн шидэт сэлэмчин. Идэл надад хамгийн чухал. Би өөр хэн нэгэн болмооргүй байна. Түүний өвчин улам хүндэрч байгаа надад мэдрэгдсэн. Түүний мөрөн дээр хангалттай их ачаа хуримтлагдсан. Ийм их ачаан дээр би ч бас нэмэгдмээргүй байна. Маргааш нь манайхэд буцаж Эксканом руу явах цаг болно. Ихтэй тэднийг явахаас өмнө Лунадел өнөгөр багшаас эхлээд бүгдэд нь адислал өгнө. Тэгээд Неро дээр ирээд адислал өгөхөөр хүрсэн. Неро Кайписыг ялсныхаа дараа авсан хүчээр ээжийнхээ өмнө өөрийг нь маш их хайж сансныг нь харна. Нөгөө талд Арука руу явсан Тарак Ариун хоёр жинхэнэ алалцаж байдаг. Тэгсэн нэг хавслаас ус руу унана. Ариун нэг сэрээ таарсан. Уучлаарай. Ус дэндүү хөтөн байсан. Чи өөхөх гэж байгаа юм шиг шиширч байсан. Ингүүл арай дээрдэх байх гээл би хаан байна. Мэдэх юм алгаа. Намайг сэрэх үед нэг эрэг дээр байсан. Гэхдээ бусад маань биднийг утахгүй олно гэдэгт итгэлтэй байна. Би гадуур маш олон тэмдэг тавьсан. За одоо сэрцэн юм чинь гэлсэн мань нөхөр гуй. Ингээд байж бай. Би одоо хүртэл даарад байна. Хэрвээ чи намайг дулаацуулах гэж байсан юм бол миний хувцагч бас тайлах ёстой байсан юм биш үү гэж. Тэгэд бүр Нериягийн өгсөн бүх хувцгийг нь харснаа. Нерия, тэр шар үстэй залууд сайн биз дээ. Чи яагаад бууж өгөхгүй байгаа юм? Бууж өгöd байх зүйл байхгүй. Нерия надад дургүй болчихгүй л бол би тэрэнд сайн байх болно. Ариун, хүмүүс үнэхээр сонирхолтой юм аа. Тэд өөрсдөө удирдах чаддаггүй. Бидний хувьд цаг хугацаа маш их байдаг. Тиймээс шийдвэр гаргахад хэр хугацаа шаардлагатайг хэн ч тоодоггүй. Гэтэл хүмүүс маш яаруу. Тэд хурдан шийдвэр гаргаад маш хурдан харамсдаг. Үнэхээр тэнэг бас үргэлж нэг юм дээр алддаг гэсэн Тарайг унтаад өгнө. Тэгээд Тарайг сэрсний дараа харсан Ариун байдаггүй. Бас тулаанаас болж түлэгдсэн гар нь идэгцэн байхад Ариун агнсан тулаагаа авч ирнэ. Уул нь ээлбүүд мах идэггүйч аргагүй нэрхэн диднэ. Мань хоёр тэнгэрж авсан болохоор бусдыгаа хайхаар агуугаас гарна. Замдаа нэг өндөр цас таарсан Тарайг Ариуныг шидснээ араас нь өөрөө өсрөнө. Саяны гайхалтай байлаа. Юу вэ? Чиний нүд над дээр унаж байна. Бүх ээлбүүд туранхай царайлаг залуус дуртай биш байсан юм уу? Танай бүх ээлбүүд тийм харагддаг. Эльф болгоно өөрөөр сонирхолтой шүү дээ. Тэр хоёр замдаа олон мангасуудтай тулалцаар л. Оройн амарч байгаа Тарайг Ариунаас Терасо та хоёр яагаад яг л муур нохоо шиг өрсөлддөг юм бэ? Тэгсэн Ариун Терасод үнэхээр дуртай. Бүр түүнийг хүндэлдэг гин. Гэхдээ одоо хүртэл Ариун Терасог хизээ шааж байгаагүй. Ариун баг байхдаа үнэхээр их аимхай байсан болохоор удирдахч болохыг хүсээгүй. Харин Терасог харах болгондоо дургуутдаг шалтгаан нь ирээдүйн хатан сайн өрсөлдөгч хэрэгтэй болохоор л гэдэг. Тэгэхээр чи түүний төлөө шулан болж байгаа байх нэ? Нэг тиймэрхүү. Гэхдээ би үнэхээр шулам шиг харагддаг гэж үү? Үгүй ээ, юу гэж дээ? Чи бүр нийлэлгааны машин шиг харагддаг. Одоо ч бас тэгж харагдаж байна уу? Үгүй ээ, одоо лав биш. Тэгвэл би одоо ямар харагдаж байна? Чи хүйтэн сэтгэлтэй байсан болохоор хөөрхөн биш байсан. Харин чи намайг одоо хөөрхөн харагддаг гэж хэлэх гэж байна уу? Надад хэлээч би хөөрхөн тийм биз? Гэснээ нэг юм болно. Маргааш нь бусад Арукад ирсэн гарууд махсуудтай алалцаж байхад нь
Мань хоёр эцэг нүрээ илгэндээ наацсан. Тэгээд чи одоо хүртэл нэрээ тайртай гэвэрээ юу? Мэдээж үгүй. Яагад гэвэл чи одоо надад илүү утга учиртай нэгэн болсон. Гэсээр тэр хоёр тулаан руу орно. Нөгөө талд онгор багш Нерод улс төрийн хідэн зөвлөгөө өгч байгаад гинэт миний үгийг ямар ч нүрийн хувирал гаргахгүйгээр сонсоорой. Би бол босгочийн тагнуул мөрөөнийг ажиглах гэж ирсэн. Миний гэр бүлийг хөнөөсөө хүнээс өшөө авах гэж. Энэ үеэр Арукаро явсан салааных нь эд алалцаж байхад тэдэн дээр сэвтэ захирал Кадия ирснээр цэргүүд нь итгэлээр дүүрч мансууд руу дайрна. Тэгсэн сэвтэ захийг гинэт бүх өдөртөгч сонсоорой. Энэ газрыг цэргүүдэд үлдээ. Бид Лугардын нүд рүү явах болно. Тэд аль хэдийн Лугардын нүд рүү орчихлоо гэдэг. Тэгээд хамаг сайнууд нь Лугардын нүдэн дээр иртэл тэнд ямар ч дайсны мангас байдаггүй. Захирлаа, энд дайснууд орсон ямар ч улмөр алга. Гэтэл захирал болон зарим багш нар хүүхдүүд рүү дайрж эхэлнэ. Гайоны удам чи энд байх ёсгүй дээ. Гэхдээ би өнөц цусыг чинь авах болно гэж дайрсан. Манай талын багш гарч ирээд урдан зүгт багшаа бидний оронд бусдад санаа тавь. Хинч үлдээгүй. Бид гурвал үлдсэн. Миний яах нь одоо хамаагүй. Би чадах бүх зүйлээ хийх болно. Тиймээс та хоёр. Энийг харсан тариак уурлаж зөвхөн өндөр зэрэглэлийн мангасын цустай хүмүүсийн ашигладаг берсерк төрхөнд орно. Тэгэд бүр сэвтэ захирлын хамгаалтыг эвдэж дайралт өгсөн өөрийнхөө цусыг харалгүй утсан байна шүү. Гэснээр тариак руу дайрахад урдуур нь Ариун орж хамгаална. Дунай гэр бүлийн цусыг мартчихж гэснээр хүчээ нэмж Ариуны хаалтыг эвдүүлсэн тариак эрүүл ухаанаа буцаагаад авцаа урдуур нь орж ирэхэд тэр хоёрыг Неряг нь өгсөн бугууч хамгаална. Тэгсэн ч сэвтэ захирлын дайралтаас зутах боломжгүй байсан болохоор Ариун эцсийн хүчээрээ нэг хүн л орох боломжтой шидэд хаалга бүтээгээд тариакийг хурдан яв гин. Нөгөө талд онгор багш Нерод өөрийн өнгөрсөн түүхээ хэлж өгнө. Онгор багшийн гэр бүл Лугардын нүдийг хамгаалахаар сонгогдсон гэр бүл байсан. Гэхдээ 20 жилийн өмнө Секнюмын эсрэг тулаан болсон өдөр тэдний гэр бүлийн боол байсан хүн Шайд нэр дэвшиж буй нэгэн болж иргэн ирсэн. Тэр онгор багшийн гэр бүлийг болон Лугардын нүдийг устгасан. Тэр үед онгор багш юу ч хийж чадаагүй. Тэгээд дараа нь онгор багш өсөж томрон босогчдын хүчний тагнуул болж Эксканумын шидийн багш болсон юм. Төгс өшөө авалтын төлөө Неро багшаас босогчдын хүчний талаар асууна. Мөрөнтэй удаан хугацаанд найзалж түүнийг удаан хугацаанд ажиглаж байсан баатар тэр мөрөнийг Секнюмээс аюултай оршихуу гэдгийг ойлгосон болохоор Лавренсиад нууцаар хүмүүс цуглуулж эхэлсэн. Түүний нэрийг Гайн гэдэг. Таракийн аав. Энэ үеэр Таракийг хідэн хүмүүс олдог. Онгор багшийн жинхэнэ нэрийг Ретинан гин. Гэр бүлийн нэр нь Азбаран. Хэрв онгор багш хүслийн цамхагт орсон бол Ройна болох хэмжээний. Онгор багшийн гэр бүл нь эрт үеэс дэлхийг хамгаалдаг нууц байгууллагыг удирдах ирсэн. Хүн төрөлхтнийг авилгад автахгүй байхад нь тусалдаг байсан учраас тэдний гэр бүл Лугардын нүдтэй болж олон зууны турш үе дамжин ашиглаж ирсэн. Бас хаа мөрөө хагас эвлэх боол байсан. Тэр онгор багшийн гэр бүлээр халамжлуулж өссөн. Гэвч тэр тэдний гэр бүлд ороход аль хэдийн 12 настай байсан. Аль хэдийн ялгуурлан гадуурхал зовлон туулсан. Онгор багшийн гэр бүл мөрөөнийг маш их чадвартай, хүчрхэг болж өсгөр хүүхэд байсан болохоор л өөрсдөө авсан. Гэхдээ ганцаараа байсан 12 жил түүнийг өөрчлөхөд хангалттай хугацаа байсан. Мангас оюун ухаанд нь сууршихад онгор багшийн гэр бүл өөрсдийнхөө бизнесийг хамгаалахын тулд мөрийн шиг сууд ухаантантай болохыг хүсэж байсан. Тэгээд түүнийг Эксканум руу оруулсан. Яг л боцны дагуу тэр сууд ухаантны дундах сууд ухаантан болсон. Дээд анги болох үе түүний боол гэж ялгуурлан гадуурхах хинч үлдээгүй. Түүний оюун ухааныг хинч уншиж чадахгүй. Нүд болон зөөлөн харц. Мөн сул дорой болон хүчтэйхийн нэгнийг үлдэрдэж чадхаар бусдыг татах хүч. Ли түүнд Соя гэх сэлмийг өгсөн. Хүмүүс түүнийг сүлд Арктен гэдгийг мэдсэн. Арктен гэдэг чинь хэн нэгнийг шай болгодог домогт сэлэм бидтэй. Арктен бол сэлэмний нэр биш. Энэ бол чадвар, цол юм. Өөрөөр хэлбэл чи шай бол чиний сэлэм өөрөө ч мэдээлгүй Арктен болж хувирна гэсэн үг. Мөрөн Секнюмыг 3 хэсэг болгосныхоо дараа Лугардын нүдийг устгасан. Тэрнээс нь болж Итрамус болон Кундун 2 өгсөн. Мөрөний хувилдаанаас болж Нориа руу явсан хэсэг эцэст нь Эксканумд буцаж ирэхэд нь тэднийг сэвтэ захирал өгтөн. Тэгээд сэвтэ захирал Арука руу явсан хэсэг Секнюмын найрамаас болж арчигдсан гэж тэдэнд хэлдэг. Энэ үеэр их хэмжээний айрам мөрөнтэй тулдгаар ирж байдаг. Аава, мөрөнөө дайрахад бидэнд ийм их хүн хэрэгтэй гэж юу? Тариак, тэр бол хүн биш. Дараа нь манай хэд үгсэн найзуудынхаа араас гашуудна. Бас онгор багш Эксканумд буцаж ирээгүй. Оройн сэвтэ захирал өөрийн хамгийн сүүлийн хичээлээ Эвант заана гэдэг. Би чамд эмх замраагийг заах болно. Та итгэлтэй байна уу? Хэрвээ би тантай ижил төвшөнд хүрчихвэл аавыгаа аврах боломжтой юу? Би чамд хэлсэн.
Секнюмийн хэсгийг арилгаж чадах цорын ганц зүйл бол цэвэр секнюмийн хүч гэж Кундун дотор битүүмчилсэн хэсгийг гаргаж авсны дараа түүнийг бүх хүчээрээ устгах. Тэгвэл чи аавыгаа аврахын хажуугаар секнюмийн 3 хэсэг нэгдхийг зогсоож чадна. Үүнийг над чих ердийн тустай хүнээр хийх ямар ч боломжгүй. Зөвхөн чиний удмын маана, цус, цэвэр замбраагүй хүч чадал үүнийг хийж чадна. Харин Неря Таракийг үгснийг сонсоод бараг ухаан алдсан байдаг. Тэгээд Нерог усан дорж байхад Эван хүн аймаар юм орж ирнэ.